Дарга мэдээлэл хүргэе. Цагаан гарын байдлаас шалтгаалж автозамын ачаалал ихсэж тээврийн хэрэгслийн хурд удааширдаг. Ачаалал ихссэн энэ үед техникийн аюулгүй байдлаа хангаагүйгээс хиймэл төгжрлийг жолооч нар үүсгэж байна. Иймд өвлийн дугуйгаас солих зэрэг анхаарчны жолоочийн үүргээ биелүүлэх нь төгжрөл үүсгэхээс сэргийлэх алхам болно гэдгийг алтныхаа онцлолоо. Улсын хэмжээнд гарч байгаа зам тээврийн нийт тослын 57% нь өвлийн улиралд гардаг. Тэр дундаа дугуйгаа солиогүй байсан жолоочийн буруугаас үүдэлтэй осол дийлэнхийг эзэлдэг юм байна. За цаашлаад хиймэл төгжрөө үүсгэх, зөрчил гаргах суурь болдог гэлээ. Дээр багш нар ажил хайсан боловч ажил хайсандаа холбоотойгоор ачаал буурах боловч эсэргээр бол одоогийн байдлаар бол ачаал бол аваад байна. Яагаад тэгэхээр нөгөө цас орж орчих хэсэгтэр гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хурд удааширсан. За өнөө өглөөний байдлаар замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт 3 осол бол бүртгэгдээд байна. За харьцангуй бас хяналтын камерт бол зам тээврийн осол бол харьцангуй бага бүртгэж байна гэж харж байна. Өвлийн дугуй нь бусад дугуйтай харьцуулахад зогсох чадварыг 30-40%-аар нэмэгдүүлдэг юм байна. Тэгэхээр эргэж жолооч нар цас орсон гэлтгүй түүнээс өмнө хөвлийн дугуйгаа сольж хэвших бол шаардлагатай байна. 17 цагийн байдлаар гаргасан зөрчлийг харуул. Гэрлэн дохионы зөрчил 26987, игнээ барийн зөрчил 63162, зорчих шугамын зөрчил 4280, урсгал сөрсөн 5669 зөрчил гарсан байна.